хүний сэтгэл зүй яадаг юм бэ гэвэл алдагдал хүлээхэд илүү фокуслж өгдөг. Маш олон хүмүүс ашиг гэхээс илүү алдагдлуудыг хүлээсэн байгаа юм тий. Тэгээд яаж хүлээсэн бэ гэсэн чи эхлээд нөхдөө за нэг жоох ашиг хийчихээ те. За нэг 1000 ногоон цэнэглээ. За 1000-аа дансыг нэг өсгөөд за нэг 1500 болгосон ба. Болж ийн гэдэг юм итгэл үнэмшил. Тэгэнгүүтээ дахиж мөнгө нэмээд те 5000-ыг нэмээд тэгээ бүгдийг нь алдсан те. Хамгийн чухал зүйл бол эхлээд санхүүгийн зах зээл зөв системтэй мэдлэгийг олж авах хэрэгтэй те. Тэгэхгүй болонгууд эхлээд алдагдал хүлээгээд эхлэх үед хүний сэтгэл зүй яадаг юм бэ гэвэл за хасах 100 ногоо их, нэмэх 100 ногоо ихийн хасах 100 алдагдал одоо хүлээхэд илүү фокуслж өгдөг. Жишээ нэг юм судалгаа байдаг те. Та нэг юм 1000 бокс байсан чинь нэг хүн хулгайч нэг боксыг хулгай хийгээд явсан чинь нөгөө эзэн нөгөө нэг бокс өөгөө явсан чинь үлдсэн хулгайчд бүгдийг аваад явчихдаг те. Тэгээ ганцхан боксд үлдчихдэг те. Тэгээ тэгэнгүүт хүн илүү алдагдлаа ингээд хөөгөөд идэв юм байна л та те. Тэгэнгүүт яг энэ зүйлэн зах зээл ч гэсэн яг ижлэн ажиглагддаг. 1000 ногооны данс байлаагаа ботход 100-г нь алдангууд хасах 100-аа фокуслж байгаа те. Ач холбогдол өгж жагаад 900-аа бүгдийг гүйлчдэг тийм. Буюу нөгөө тулаанд ялагдаж болно, дайн даймд үлдэх чухал гэдэг зүйл ажиллахгүй байгаа байхгүй. Ач бүх дансаа шатаачдаг тийм.